онцгой зорилго сонгосон чиглэл 8 багц сэдэв 32 сургалт. Давхарцсан тоогоор 32 мянган техник хэрэгслээс оролцогсод 40 цагийн видео хичээл 9300 YouTube хэрэглэгч 7-4-10 сургалт он практик эерэг хандлага олон улсын туршлага хит хамтын ажиллагаа. За төрийн албан харилцаа хандлага, ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилтын хүрээнд 2021 онд нийтдээ 8 багц сэдвээр 32 сургалтыг зохион байгуулсан байна. За төрлөөр нь авч үзэх юм бол төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих 5, албан хаагчийн сэтгэл зүй, харилцааны талаар 4, захин мэдээллийн нөлөө, виртуал орчинд ажиллах аргын талаар 4, төрийн албаны инновацийн талаар 3, хөгжлийн бодлого, онол арга зүйн их сурвалжийг таниулах 3, албан хаагчийн зөөлөн ур чадварын талаар 4, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар 5, холбогдох бусад асуудлаар 4, нийтдээ 32 сургалтыг зохион байгуулсан байна. Мэдээллийн технологид суурилсан сургалтын олон хувилбарт аргыг нэвтрүүлж Zoom meeting, Zoom webinar ашиглан сургалтыг зохион байгууллаа. За жилийн турш 7 хоног бүр тогтсон цагт төлөвлөсөн тодорхой сэдвээр сургалт зохион байгуулж төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны брендинг бий болгож чадлаа. Ингэснээр төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадварыг нэмэгдүүлэх онл практик, олон улсын туршлагаас судалсан хамтын ажиллагаа үргэлжлүүлсэн гэж дүгнэж байна. Зохион байгуулсан 32 сургалтад давхарцсан тоогоор 30,784 нэвтрэх ихээр байгууллага хамт олноороо газар хэлтсээр 1 өрөө танхимаас 1-18 албан хаагч сургалтанд оролцож байлаа. Зарим байгууллага албан хаагчдаа уг сургалтад заавал оролцох, хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцож амжаагүй бол нөхөн үзэх шаардлага тавьж зохион байгуулсан нь уг сургалтын хүртээмжүүл үр нөлөөг нэмэгдүүлсэн. 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан энэ сургалт мэдээллийн технологийн дэвшлийн үр дүнд 3,000 техник хэрэгслээс Монгол орныхоо онцгойлон бүрээс нэгэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох боломжтой боллоо. Zoom-ийн автомат бүртгэлийг ашиглан нэр, захим шуудангийн хаяг, оролцсон хугацаагаар тооцож сургалтад оролцогчдын бүртгэлийг тухай бүр хийж ирсэн. За энэхүү сургалт нь төрийн албаны зөвлөлийн дарга гишүүд, ажлын алба, сургалт судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн газрын албан хаагчид, төрийн албаны зөвлөлийн яам агентлаг, аймаг нийслэлдэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гишүүд, захиргаа удирдлагын газар хэлтсийн дарга нар, агентлагуудын хүний нөөцийн ажилтнууд, аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын тамгын газрын дарга нар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар, ажлын албаны дарга нар, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааны үр дүн байлаа. Төрийн албаны зөвлөлийн соёлын яамны дэргэдэх салбар зөвлөл болон нийслэл, ховд аймаг дахь салбар зөвлөл, улсын дэд шүүхийн тамгын газар, Говь Сүмбэр аймгийн нийгмийн халамж үйлчлэгээний хэлтэц, Өмнөг аймаг дахь улсын бүртгэлийн хэлтс зэрэг байгууллагууд харьяа байгууллага төрийн албан хаагчдаа бүрэн хамруулж сургалтын үр нөлөөг нэмэгдүүлэх талаар хэдих зүтгэл гарган манлайлан ажилласныг тэмдэглэж байна. Гадаад дотоодын эрдэмтэн багш нар тэргүүлэх мэргэжилтнүүдийг үрж онл практик, олон улсын туршлагыг таниулж сургалтын агуулга хүртээмж ач холбогдлыг нэмэгдүүллээ. Сургалтыг 16 доктор, профессор, 8 тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн хөтлөн явууллаа. Эдний дотор Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат Тэвэрчин, төр нийгмийн зүтгэлтэн Раш, улсын хурлын даргын ахлах зөвлөх Монгол улсын Гавьяат хуульч доктор профессор Лүндэ Жансан, удирдлагын академийн багш доктор Долгор Жов зэрэг нэр хүндтэй багш нар оролцлоо. За түүнчлэн гадаад орны туршлагаас болон гадаад оронд оршин суугаа монголчуудаас суралцах буюу хэтхантын аутсорсинг хөгжүүлэхэд анхаарч Сингапур улсын Ли Кван Югийн нэрмжит төрийн бодлогын сургуулийн профессор доктор Рубингийн, Америк нэгдсэн улсын Конгрессийн номын сангийн мэргэжилтэн доктор Сарул Эрдэнэ,
Америк нэгдсэн улсын All State компанийн програмчлалын ахлах инженер доктор Баатар нарыг урьж хичээл заалгасан. За мөн удирдлагын академийн багш нар, Монгол улсын их сургуулийн доктор профессорууд, үндэсний тагнуулын академийн багш нар, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш нар, за мөн авилгатай тэмцэх газар, харилцаа улаан мэдээллийн технологийн газар, инновацийг дэмжих хөтөлбөр, Дэл Карнегийн Монгол дахь төвийн зөвлөхүүд, за төрийн албаны зөвлөлийн гишүүд, газар хэлтсийн дарга нар сургалтыг хөтлөн явуулсан. За захим сургалтын видео хичээлүүдийг төрийн албаны зөвлөлийн захим хуудасны бодлогын инновац зэсэд вебинар дэд зэс үүсгэн төрийн байгууллага албан хаагч, оюутан судлаач, иргэд хэн бүхэнд нээлттэй байршуулж арга зүйн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлсэн. Ингэснээр 31 сургалтын 40 орчим цагийн видеог зөвлөлийн захим хуудасд байршуулсан бөгөөд 9200 удаа үзэж ашигласан үр дүнтэй байна. Захим сургалтын агуулга үр өгөөж төрийн албан хаагчийн хэрэгцээнд нийцсэн байдал, сургалтад оролцсон багш, тэдний заасан сэдв, хөрөг гаригийн сургалтын арга хэлбэр, зохион байгуулалт, төрийн албан хаагчид энэ сургалтаас юу олж мэдхийг хүсэж байгааг тандах судалгааг эхний хагас жил, сүүлийн хагас жилийн 4 хичээлийн явцад явуулж дүгнэлээ. Судалгаанд оролцогчдын 85.3% нь сургалтын сэдв, агуулга оновчтой, ажил хэргийн ерөнхий мэдлэг, харилцаа хандлагаа дээшлүүлэхэд үр өгөөжтэй сургалт боллоо гэж үзжээ. Түүнчлэн төрийн байгууллагад зан үйлийн менежментийг хэрэгжүүлэх нь захим хэрэглээний ёс зүй, нууцлалын асуудал, захим хэрэглээний нөлөө, ажлын байрны эрүүл мэнд болон сэтгэл зүй харилцааны сургалтыг ач холбогдолтой, сургалтын үргэлжлэх хугацаа 1 цаг, сургалтыг хэвээр үргэлжлүүлэх сандыг өгсөн байна. За цаашид хэрэгжүүлэх ажлын талаар 7410 арга зүйн захим сургалтыг төлөвлөлт, анализ, судалгаа, хөгжүүлэлт, сургах үйл ажиллагаа, бүртгэл, үнэлгээ, хамтын ажиллагаа, эргэх холбоо, насан туршийн боловсролыг дэмжсэн цогц байдлаар зохион байгуулах зөвлөлийн захим хуудасны хөгжүүлэлттэй уйдуулан e-training, e-learning арга хэлбэрээр өргөжүүлнэ. За үүнд 2022 онд сургалтын давтамжийг хэвээр хадгалж, төрийн албаны тухай хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх, тулгамдсан тодорхой зорилттой сэдвүүдээр явуулах, захим сургалтыг төрийн албаны удирдах гүйцэтгэх албан тушаалтнууд, тодорхой салбар байгууллагын төрийн албан хаагч зорилтод бүлэгт зориулан зохион байгуулах. За төрийн албаны зөвлөлөөс 2021 он зохион байгуулсан вебинар сургалтуудад идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. За одоо та бүхнийхээ өмнө сургалтад идэвхтэй оролцсон оролцогчдын төлөөллийг өргөж байна. Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс 2021 онд эргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа Пүрэв гарагийн вебинар сургалт маань орон тогт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон зай цаг хугацаанаас үл хамааран ажлын байран дээр суралцах боломжийг бүрдүүлсэн ийм сайхан сургалт зохион байгуулж байна. За энэ удаагийн сургалтууд маань төрийн албан хаагчийн хэрэгцээ шаардлагад суурилсан өргөн мэдээллийг оруулсан гадаадын олон сургалтын байгууллагуудтай, за Монгол Улсын ихтэй сургуулиуд, одоо хамтран ажиллагч агентлагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа нэлээд үр дүнтэй сургалтууд болж ийн гэж ойлгож байна. За улсын бүртгэлийн байгууллагын хувьд одоо Өмнөгов аймгийн улсын бүртгэлийн байгууллагын хувьд бол одоо нийт 35 ажилтнаас одоо 14 улсын бүртгэгч хөдөө сумдад ажилладаг. За энэ улсын бүртгэгч нар маань одоо Пүрэв гарагийнхаа сургалтын одоо 1 цагийн сургалтанд бүрэн хамрагдахын тулд ажил үйлчилгээгээ зохицуулж байна. Энэ одоо сургалтаа одоо хүлээдэг ийм сургалт болж одоо төлөвшөж байна. За энэ сургалтаар төрийн албан хаагчид маань одоо удирдлагын мандатыг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, за эмэгтэйчүүдийн мандатыг хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх, за төрийн албан хаагчийн ёс зүй, сэтгэл зүй, одоо зан харилцаа хандлага гэх мэтлэнгийн энэ сэдвүүдээр сургалтыг авч бодит үр дүнгээ өгсөн сургалт болж байна. За ингээд одоо Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн сургалтын баг хамтолондоо нийт төрийн албан хаагчдын өмнөөс талархал илэрхийлье.
2022 онд мөн улс төрийн албан хаагчдыг хэрэгцээ шаардлагад суурилсан энэ сургалт маань үргэлжлээ зохион байгуулагдаад явна гэдэгт итгэлтэй байна. Төрийн албаны зөвлөлийн дарга гишүүд, ажилтан албан хаагч нар болон сургалтанд оролцож байгаа нийт төрийн албан хаагч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Төрийн албаны зөвлөл нь 2021 онд Пүрэв гарагийн 7-4-10 арга зүйн сургалтыг төрийн албан хаагч нарт мэдээлэл технологийн дэвшилт толгуурлан цаг үеийн эрэлт шаардлага хэрэгцээнд нийцүүлэн зайнаас хүргэж маш сонирхолтой сэдвээр зохион байгуулж ирлээ. Монгол орны өнцөг болон бүрт ажиллаж байгаа төрийн албан хаагч нарт жиг төртөмжтэй орон зайнаас үл хамаарсан ажлын байрнаас хөндөөрлгүйгээр суралцах, хөгжих боломжийг олгосон мэдлэг чадварыг богино хугацаанд дэвшүүлэхэд чиглэсэн өгөөжтэй цаг үеэ олсон сургалт байлаа гэдгийг онцлон хэлмээр байна. Энэ сургалтанд манай шүүхийн хамт олон шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан хаагч нар идэвхтэй хамраглаа. 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулинд шүүхийн хэрэгцээ судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүхийн цэцлэх ажиллагааг сургалт мэдээлэлээр хангах, Монгол Улсын үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаарддаг судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх, олон нийтэд мэдээлэх, үүрэг бүхий шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн улсын дэд шүүхийн иргэд ажиллана гэж заасан байдаг. Мөн хуулийн 89-р зүйлийн 89-ийн 2 дахь хэсэгт улсын дэд шүүхийн шүүгч хэрэг маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий 3 хүртэлх судлаач туслахтай байна гэж заасан байдаг. Тэгэхээр энэ үндслээр улсын дэд шүүхийн хамгийн газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орох болсон. Бид тэдгээр боловсон хүчнийг мэрэгшүүлэх, хүжүүлэх, харилцаа хандлагын өөрчлөх, чадваржуулах сургалтын хэрэгцээ шаардлагаар төрийн албаны зөвлөлтөд сургалт зохион байгуулах хэлбэрээр арга зүйн зөвлөгөө авч цаашид хамтран ажиллана гэдэгт итгэл төгс баяртай байна. Ингээд төрийн албаны зөвлөлийн хамт олондоо нийт төрийн албан хаагч нартай ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн өргөе. Баярлалаа. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэдлэгийг дэвшүүлье. Төрийн албаны бодлого шин техникийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын гүйцэтгэл ур чадварыг нэмэгдүүлэх зорилго өгөхий. Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног болгоны Пүрэв гараг болгон зохион байгуулсан сургалт маань төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дэвшүүлэх боломж олгосон хүртээмж өгөх ийм ач холбогдол өгөхий сургалт нийтдээ 32 удаа зохион байгуулагдаж ирлээ. Нийслэх төрийн албаны салбар зөвлөлийн зүгээс төрийн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албаны байгууллагууд, албан хаагчдыг, удирдлагуудыг, байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг энэ сургалтанд оролцуулах чиглэлээр нэлээд анхаарал хандуулж, энэ сургалтын хүртээмж агуулгыг бас хүртэх, үр шимийн үр дүнгийн үүсгэх чиглэлээр бол тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирлээ. За нийслэлийн хэмжээнд 1000 гаруй төрийн байгууллагууд 33,000 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа. Энэ байгууллагууд маань төрийн албаны цахим мэдээллийн ERP систем дээр бүртгэлтэй байж байдаг. Энэхүү системээ ашиглаад бид сургалтын бүхэл мэдээллийг урьдчилж явуулж энэ сургалтанд оролцуулахтай холбоотой зохион байгуулалтын ажлыг хэрэгжүүлж ирсэн. Сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчдаас бид бүхэн сургалтын ач холбогдол үр дүнгийн талаар бас эргэх холбоо байж тодорхой судалгаануудыг авч энэ сургалтын үр дүнг тооцож ажиллаж ирсэн. За энэ сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчдаас бол дараах ерөнхий санал дүгнэлтүүдээр бол нэгдэж байгаа. За энэ юу гэхээр нэгдүгээрт орон зай цаг хугацаанаас үл хамааран олноороо энэ сургалтанд нэг дор хамаарч цаг хугацаа бас бусад нөөцөөр хэмнэсэн юм ач холбогдол өгөх юм сургалт боллоо гэж үзэж байгаа. Нөгөө талаар бас төрийн албыг хашиж төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэхэд энэ сургалтаар олж авсан мэдлэг ур чадвар маань тодорхой үр дүнд хүрч байна. Хүүнийг хөгжүүлэх тал дээр бол илүү анхаарсан юм ач холбогдол өгөх сургалт боллоо гэдэг ерөнхийдөө дүгнж хэлж байгаа. Тийм учраас нийслэлдэх төрийн албаны салбар зөвлөлийн хамт олонны зүгээс энэ сургалтын ач холбогдлыг үнэлж, энэ сургалтыг цааш нь улам дэлгэрүүлж, илүү олон хүнийг хамруулах тал дээр бол тодорхой арга хэмжээний зохион байгуулж ажиллахаар зохион байгуулалтын ажил хийж энэ ажлыг хийж хэрэгжүүлж эхлээд байна. Эцэст нь хэлэхэд энэхүү сургалтаа бид нар цааш нь илүү наривчлсан зохион байгуулалтанд
оруулж тухайлбал байгууллагын удирдлагуудад хандсан хүний нөөцийн одоо асуудал хариуцсан мэргэжлүүд хандсан нийт албан хаагчид хандсан байдлаар ингээд сургалтынхаа агуулга модулаа ялгаж одоо иймэрхүү байдлаар одоо сегментчил зохион байгуулж явбал илүү үр дүнд хүрэх талаар бас сургалтанд оролцсон одоо хүмүүсийн зүгээс мэдээлэл өгч байгаа учраас энэ чиглэлээр дараа нь төрийн албаны зөвлөлтөйгээ хамтраад орон нутгад төрийн албаны салбар зөвлөлийн одоо гишүүд бусад одоо төрийн албаны салбар зөвлөлүүд маань энэ дээр тодорхой саналуудаа гаргаж хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Ингээд өнөөдрийн сургалтанд амжилт хүсье. Энэхүү сургалтыг одоо 2021 оны туршид зохион байгуулсан төрийн албаны зөвлөлийн нийт хамт олондоо нийслэх төрийн албаны зөвлөл нийслэлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын одоо нэрийн өмнөөс талархснаа илэрхийлж байна. За баярлалаа. Ингээд энэхүү арга хэмжээг дүгнэж өгөх хэлнэ байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Ноён Баатар зэрэг таныг урьж байна. За бүх төрлийн албан хаагчдаа энэ өдрийн мэнд хүргэе. Эрдэнэтээр сонсогдож байна уу? Сонсогдож байна. Сонсогдож байна тийм. За сургалтууд амжилттай явагдаад 32 дахь сургалтууд явж дууслаа. Дэлгэцэн дээр 7, 4, 10 гэсэн тоо харагдаж байгаа. Энэ ямар учиртай тоо вэ гэдгийг ихэнх нь мэдж байгаа. Гэтэ сургалтад янз бүрийн одоо хүмүүс өдөр бүхэн нэмэгддэг, сургалт бүхэнд нэмэгддэг учраас 7 хоног бүхний 4 дахь өдрийн 10 цагийн сургалт юм аа. Аль нэгэн хүн хандлага өөрчлөе гэвэл аль нэгэн хүн төрийн албан хаагч маань хашиж байгаа ажлынхаа одоо хашиж байгаа ажлын замналаа уртсахыг гэвэл энэ одоо сургалтанд сууж үрдөнтэй ажлын эхлэлүүд олон байгаа. Сая би Өвөр Хангай аймагт ажиллаад ирсэн. Ажиллах явцдаа замдаа Төв аймгийн Эрдэнэ санд сумаар орсон. Ороход бол Сарантуяа гээд тамгийн газрын даргатай, Дорж ханд гээд одоо санхүүгийн ажилтан гэсэн эдгээр одоо зарим хүмүүсийн төлөөлөлтөд уулзсан. Энэ сургалтын тухай ам сайтай ярьсан. Бид бол 4 дахь өдөр хурдан болоосоо 10 цагийнхаа сургалтанд оролцъя. Оролцсон мэдээллүүдээ одоо бусдад түгээе гэдэг ийм хүлээлттэй болсон. Хүлээлтэд нийцсэн сургалт боллоо гэсэн. Энэтэй холбоотойгоор бид нар сургалт хийх нэг хэрэг, сургалтын дээр яригдсан зүйлийг ажилдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм учраас өнөөдөр одоо доктор профессор Уран Цэцэг багш хөдөлмөрийн тухай хуулиар одоо мэдээлэл өглөө. Бүх зүйлийг хэлж амжаагүй. 7 сарын 2-нд буюу өнөөдөр 12 сарын 2-нд 7 сарын 2-нд батлагдсан хууль 1 сарын 1-ээс шинээр мөрдөгдөж эхлэх хууль байгаа. Концепцийн хувьд, зохицуулах харилцааны хувьд, үзэл баримтлалын хувьд эрс өөр уулзсныг та бүхэн харж байна. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд одоо хөдөлмөрийн харилцаагаар зохицуулах зүйл бол өөрийнхөө ажлын байран дээр өөрсдөө зарим харилцааг бие даан зохицуулах боломжтой болж байна. Мөн одоо хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хүмүүсийн тэнцвэрт байдлыг хангасан ийм одоо хууль батлагдсан, балансжуулсан. Ийм учраас энэ харилцааг зохицуулахад өнөөдрөөс эхлээд Эрдэнэт дарга Уран Цэцэг багштай дахиж холбогдоод энэ ерөнхий шалгалтын давалгааны 50,000 хэрэглэгчтэй пэйж хуудас байдаг. Тэрэн шиг хөдөлмөрийн хуулийн харилцааг зохицуулсан асуулт хариултын булан нээгээд энэ төрийн албан хаагчдаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хөдөлмөрийн харилцаанд өдөр тутам оролцдог одоо 136,000 төрийн үйлчлэгээний албан хаагчд байгаа. Эдгээр хүмүүстэй мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй. Мөн одоо энэ сэтгэлдлүүд дотор слайдыг одоо өгөөрэй гэсэн энийг одоо өгөх хэрэгтэй. Ингээд сургалтын үр өгөөж одоо байнга одоо ажил дээр тусч авч явах хэрэгтэй гэдэг дээр зөвлөе. За хоёр дахь зүйл. Төрийн албан хаагчдаа удирдах ажилтнуудаа өнөөдрийн сургалт яагаад ингээд өндөрлөгч юм бэ гэхээр 12 сард бол бид бүтэн ажлын ачаалттай өдрүүд эхэлж байна. Жилийн ажлаад өгнө. Хөрсөн төвшнгөө үнэлнэ. Ирэх жилийнхээ хүрх өндөрлгүүдийг тодорхойлно. Төлөвлөлтүүд хийнэ. Үр дүнд суурилсан цалин хөлсний асуудлууд байгаа. Ийм учраас 7, 4, 10 сургалтыг төр завсарлаад 1-р сарын эхний ажлын өдрөөс эхэлж одоо энэ сургалтыг эхэлнэ. Нодлон жил 1 сарын 2-ны өдөр одоо сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Араашхугаар эхэлж ирсэн сургалт өнөөдөр одоо ингээд төр өндөрлөөд 1 сарын эхний одоо ажлын өдрөөр эхэлнэ. Үүнтэй холбоотой төрийн албаны зөвлөлийнхэн манай салбар зөвлөлийнхэн
сургалтаар олж авах сургалтын хэрэгцээгээ тодорхойлж ирүүлээ. Ямар зүйл сонсомоор байна вэ? Сая нийслэлийн төлөөлөл хэлж байна. Ер нь одоо оролцогчдынхоо сургалтынхаа модулыг өөрчлөх, төрөлжүүлэх гэдэг. Яаж төрөлжүүлж болох вэ? Яаж одоо өргөн хүрээд хамруулж болох вэ? Яаж одоо ажилд нь тусвалах мэдээлэл өгч болох вэ? Орон зайнаас үл хамааран, цаг хугацаанаас үл хамааран энийг өргөжүүлэх хэрэгтэй. За дараагийн зүйл бол бид нар их сонин нөхцөл байдал ажиллаж байна. Дэлхийн нийтэд үүнийг бол VUCA цаг үе буюу одоо VUCA 90 үе гэж нэрлэж байна. Товчлоод. Ямар учиртай вэ гэхээр төвөгтэй үед ажиллаж байна. Хувьсамтгай үед ажиллаж байна. Эргэлзээтэй үед ажиллаж байна. Тодорхойгүй үед ажиллаж байна. Ийм учраас энийг одоо дэлхийн нийтэд эрдэмтэд судлаачид бол VUCA 90 үе байна гэж ингэж тодорхойлж байгаа. Энийн нэг жишээ бол ковид хүчтэй нөлөөлж байна. Өнөөдөр ч гэсэн зарим одоо шинэ вирусыг одоо тодорхойлж чадахгүй төвөгдгөө, хувьмтгай, эргэлзээтэй ийм үед байгаа. Ийм учраас одоо хэдүүлээ хамтдаа төрийн албаны шинэтгэлийг хийхэд одоо төрийн албаны шинэтгэлийг их талаа гэж үзвэл энэ дээр одоо хамтдаа мерит гэж хөлбөмбөг онгоцоор зарчих хэрэгтэй болоод байгаа. 3 жил төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж ирсэн. Хандлага сэтгэлгээний өөрчлөлтүүд төрийн албанд гарч байна. Бас гараагүй хүмүүс ч байна. Ийм учраас төсөв шаардахгүй, хөрөнгө шаардахгүй энэ цахим сургалтанд оролцож, сургалтанд сурсан зүйлүүдээ ажил дээр тусгаж авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн албаны хуулийн дараа одоо 2050 мөн алсын хараа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд батлагдсан. Энэ дээр одоо хөгжимтэй зөвөрлөж хэлүүд хөг нэмсэн, дуутаа зөвөрлөж хэлүүд аян нэмсэн ийм шинэтгэлийн салхи болоод төрийн албанд нэвтэрч байгаа. Яавал хүн сурталгүй байх вэ? Яавал хүлээн чиргэлгүй байх вэ? Яавал төрийн албаа хаагчид бие биенээ хүндэлж харьцах вэ? Иргэдийн итгэлийг яаж сэргээх вэ гэдэг дээр төрийн албан хаагчтай манлайлан ажиллаарай. Олон шинэ ажлын эхлэлүүд байгаа. Байгууллага бүхэн дээр сая ихэд одоо сэтгэлдлүүдээ дээд шүүхийнхэн, өмнө говийнхэн, нийслэлийн хэлж байна. Эдгээр одоо сэтгэлдлүүдээр үндсэн ажил сайжруулах ажлыг зохион байгуулаарай гэдэг зөвлөё. Ингээд хүн сурталгүй, хүлээлгэн чирэгдэлгүй одоо төрийн алба үүсгэхэд хамтран ажиллацгаая. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. Ингээд манай 2021 оны арга зүйн сургалт өндөрлөж байна. Ингээд эх ондоо эргэж уулзцгаая. За баярлалаа бүгдэд.